Тэгэхээр цалин үлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэгтээ би санал нэг байгаа. За ер нь бол өнөөдөр улсын дундаж цалин бол 2,621 мянган төгрөг. За үүнээс төрийн албан агчийн цалин бол 40 орчим мянган төгрөгөөр арай бага байгаад байгаа юм. За тэгээд нийгмийн үйлчилгээний салбар буюу эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин үлс бол түүнээс өшөө бараг 200-аас одоо 100 мянган төгрөгөөр арай бага байгаад байгаа. Тэгэхээр энэ нийгмийн үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин үлсийг нэмэх гэдэг бол яхааргүй тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ дээр бол би бас санал нэг байгаа. За энэний шийдэл гаргалгааг хоёр янзаар яриад байна л да. За нэг нь болоод ирэхээр төсөв ерөнхийлөн захирагчдын зардаас 10% одоо суутгаад тэгээд одоо нэмэгдлийг хийя. За их удаж боловсролд бол 20%, эрүүл мэндэд бол 15% нэмээд явах ийм одоо шийдэл гаргалгаа ярьж байна. Энийг харахтаа би бол энэ их дөрвтэй нэмэлт өөрчлөлт бол болж чадахгүй гэж бодоод байгаа. Тэгэхээр бас өөр нэг байр суурь яригадаад байгаа. Тэгэхээр энэ дээр би сангийн янаас тодруулж ахиж асууя. Тэгэхээр ер нь бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 24%-ийг л одоо урсгал зардалд зарцуулна гэсэн яг энэ одоо босгондоо яг энэндээ баригдчихад бид нар урсгал зардлыг ер нь бага байлгана гэсэн энийг ойлголтондоо баригдчихад хүмүүсийн цалин мөнгөнийг нэмж чадахгүй байгаад ах юм. Энэ 24-ийг 25% болгох одоо энэ хуулийн заалт малтаа өөрчлөлт оруулаад энийг зохицуулах арга тал байдгүй мó? Энийг нэгдүгээрт асуумаар байна. За хоёрдугаарт ер нь бид нар бол цалин үлсний тогтолцоогоо шинжлэх цаг нь болцсон. Салбарын хувьд харьцуулаад аваад үзэхэд харилцан адилгүй. Өнөөдөр одоо уул уурхай за тэгэл одоо цахилгаан хөрөнгийн зах зээл энэ салбарынхан бол хамгийн өндөр цалин аваа явчихдаг. Ахаа сайнны нийгмийн үйлчилгээнийхэн бол хамгийн бага цалингийн аваа явчихдаг. Аймагуудын хувьд ингээд хэрэв үйлдвэртэй уурхайтай бол цалин ахаа явчихдаг тий. За хөдөө орон нутгийн хувьд ч гэсэндээ бас ингээд цалин хөлс нь ингээд харилцан адилгүй юм болцсон. Тэгэхээр бид нэр цалингийн тогтолцоон дээр эргэж харах хэрэгтэй байна. Ахаа бүр цаашлах юм бол цалингийнхан бүтцээр бид нэр эргэж харах хэрэгтэй байна. Үндсэн цалин нэмэгдэл хөлсийн харьцаа алдагдсан. Энийг бид нэр эргэж харахгүй бол өнөөдөр шулуухандаа хэлэхэд шин тутам хөдөлмөрийн одоо яг хөдөлмөр дээр гараад шин тутам ажил хөдөлмөрт орж байгаа залуучуудын цалин хамгийн бага. Олон жил ажилласан хүмүүсийн цалин хамгийн өндөр болоо явчихад ийм харилцан адилгүй болчиход байгаа. Тэгэхээр яаж залуучуудын орон гिचээд дөнгөж одоо хөдөлмөрийн гараагаа эхэлж байгаа цалингуй жишээлбэл багш байлаа хичээл сая 480 мянган төгрөгөөр энэ ч байлаа хичээл сая бас 460 мянган төгрөгөөр яаж ажлынхаа гарааг эхлээд амьдралаа аваад явах вэ, тийм ээ? Тэгэхээр бид нар бол цалингийн бүтцээ заашгүй өөрчлөх болчиход байгаа. Энэ дээр тэгээ нийгмийн бодлого одоо нийгмийн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам энэ цалингийн тогтолцоог шинжлэх тал дээр ер нь ямар бодлого баримталж байгаа. За би энэ За чин бүрэн сайдын микрофон өгье. За тий ер нь бол их хурлын гишүүдээс эмч багш нарын цалин эмнэлгийн байгууллагын ажилчны эрүүл мэндийн салбарын ажилчны цалин нэмэхгүй гэсэн нэг ч хүн байхгүй бол ойлгомжтой. Бүгд дэмжиж байгаа. Тэгээ та чухал зүйлийг хөндлөө. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 24% энэ хязгаарыг 30 хүртэл байх хуулиар боломжтой төсвийн тухай хуулиар. Тэгэхээр өнөөдөр энэ төсөв хэлцэж байгаа их хурлын өөрийн бүрэн эрхийн хүрээнд бид бас засгийн газрын хэмжээндээ бид бас энэ төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, зарлагын хяналтын дэд хороо зэрэг дарга нартай ярилцаад Зандан шатар дараа бас хамтарч ярилцаад хэдүүлээ яаж одоо энэ 24 гэдгийг дээшлүүлэх вэ гэдгийг ярилцаж тохирсон. Энэ хүрээнд боловсрол болон эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин мөн тэтгэр авж байгаа ахмадуудын тэтгэврийг 2% нэмж байгаа шүү дээ. Нийтдээ 8% болж байгаа инфляцтай уялдуулаад. Энэ бүх тоонууд эндээс гарсан шүү. Тэгэхээр одоо их хурал дээр бид энэ босгоо нэмэгдүүлж чадвал энэ хэмжээгээр бас одоо өшөөж бас тэлэх боломж. Гэхдээ нөгөө талдаа бас орлогоо нэмэх. Наачин зүг. За 4 номер. Хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нөхцөл. За ганцхан эмч багш гэлтгүй нийт төрийн албан агчдын цалин үсийг нэмэгдүүлэх үндсэн шаардлага бий. Тухайлбал соёлын салбарт ажиллаж байгаа албан агч төрийн албан агчид хамгийн бага цалин үлс авдаг улсын хэмжээнд. За бид төрийн албан агчийн цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд за бүтээмжийн асуудал
Нэгдүгээр, за хоёрдугаар төрийн албан хаагчийн нийт тоог зохистой хэмжээнд бас байлгах асуудлыг нэгдүгээр шийдвэрлэх ёстой. За хоёрдугаарт мөн таны гишүүний хэлсэнтэй бол санал нэг байна. Төрийн албан хаагчийн цалин хүйсний үндсэн бүтцэд үндсэн цалин одоо илүү бага хувийн одоо 50% болчоод бусад нэмэгдлүүд төдийлөн өндөр хувь болчоод байна. Тэгэхээр бусад орнуудын жишгээр бол ерөөсөө хөдөлмөрийн үлсний хэмжээг цагийн үлсээр тооцоод нийт ажиллах хугацаанд ажилласан хугацаа ногдох цалин үлс мал аваа явдаг. За байхгүй шүү дээ. За нэмээд юм авдаг. тэгэхээр цаашид бид яах ёстой юм бэ гэхээр нийт төрийн албан хаагчдын тоог зохистой төвшөнд барих асуудал, бүтээмжийг нэмэгдүүлэх асуудал, хоёрдугаар төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдыг нийтлэг үйлчилгээний төрийн үйлчилгээний албан хаагчдаас тусад нь ялгаатай авч үзэлж цалин үлсний ялгаатай бодлогыг баримтлах шаардлага илүү байгаамаа. Тэгэхээр энэ маань төрийн албаны хуулийн шинжилэл рүү орж байгаа. Засгийн газрын хэрэглэх төр ажлын хэсэг байгуулагдсан нийт төрийн албан хаагчдын нэгдсэн цалин үлсний хуультай болох за салбар болгон тухайлсан одоо зохицуулалтаар нэмэгдүүлэх байдлаар цалингаа одоо хэн илүү их хөөцөлдсөн өндөр болохоос илүүтэй илүү хөдөлмөрийн үнэлэмжид нийцсэн байдлаар цалин үлсний тогтолцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Дээрээс нь энэ дурддахгүй байгаа асуудал бол хоол унааны мөнгө төрийн албаагчд авдаг. За энэ мөнгөний хэмжээ харилцан адилгүй байдаг. За энэ бас цалин үлсний ялгаатай байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр хоол унааны зардал гэх зардлыг бол цаашдаа үндсэн. За гал удрах гişүн микрофон өгье.